Бусад улс оронд байр машин бол хэрэглэн тооцогдно. Харин манайд мөрөөдөл болсон. Тэгвэл өнөөдөр өөрөөсөө ч өрөөлөөс харамлан байж хураас эдэн төгрөгөө орон сууцтай болохоор барилгын компанид захиалга өгдөг. Гэтэл захиалсан барилга нь хугацаанд орохгүй иргэдийг хохироосоор байна. Тодорхойлбол улсын хэмжээнд 30 орчим мянган захиалгын гэрээний ард 70 орчим мянган иргэн өнөөдөр хохироод байна. За яг би бол өөрөө 2018 онд March Construction гэдэг компани Polaris 2 төсөлтөөр орон сууц захиалаад 4 жилийн хугацаанд тухайн барилга маань ингээд удаасралтай явагдчихад 2023 онд ашиглалтанд орж исэн. За 2020 онд манай ээж мөн March Construction Polaris 3 гэдэг хотгон дээр барилгын компанид захиалга өгсөн. Тэгээд Polaris 3 дээр бас байр захиалаад өдий зэгт 2026 он хүртэл одоогийн байдлаар нэг 10 давхар 8 давхрын гацуудалтыг авчаад тэрнээс хойш барилгын ажны явахгүй 6 жил болцсон байна. Тэгээд уг барилгын компани маань нийтдээ 13 блок барилга, 3 төсөл дээр 13 блок барилга барих ёстойгоос 5 блокийг бариад 8 блок барилга нь удаасралтай, зарим газар нь асуудалтай, газрын маргаантай хөрөн мөгний боломж олцоогүй гэдэг зогсоод 2 жилийн нүүр үцэд явж байгаа. Тэгээ нийт 8 блок барилгад одоо нэг блок ойролцоогоор 100 айлтай айл байлээ л дээ дундчлаад 800 орчим айл өрх одоо бол орон сууцнд орж чадаагүй бас тусдаа нэг групп үүсгээл те фейсбુક дээр нийлийн нэг дийн тэмцээгээл яваад байдаг боловч өдөө хүртэл тухайн барилгын компани зүгээс ямар нэгэн дөрвтэй арга хэмжээ авч чадаагүйгээр 2 жилийн хугацаа өнгөрцөн одоо ч тагл байна. Ямар нэг байдлаар удирдлагын зүгээс хариу байхгүй тухайн компани офис дээр нь очихоор урдаас нь бараг нөгөө тухайн байгууллагын борлуулалтын менежер нэг ярьдаг яриагаа яриад аль 2 жилийн өмнө ярьж байсан манайх санхүүгийн асуудалтай болсон байна гэдэг яриагаар яриад барилгын ашиглалтанд оруулаагүй өдөө зөртэй л явчихна. Хэдэн төгрөг одоо хэдэн төгрөгөөр байр захиалсан байна? За тухайн 2020 онд бол барилгын үнээс харьцангуй бас боломжийн одоо сая 500 сая 300 дотор заслахгүйгээр нэг сая 300 мянган төгрөгөөр захиалсан санагдаад байна. Тэгээд нийтдээ 76 сая орчим төгрөгөөр байр захиалжсэн. Одоо тэгээд тухайн барилга маань 6 жил мөнгө төгжээд одоо тэгээд ээж өнөө бас нэг түрээсийн байр орон сууцаар ингээл өөр газар байр түрээслэл түрээсийн байранд бас мөнгө зарцуулж байгаа шүү дээ тодорхой хэмжээгээр. Бас хувийн зардал, хувийнхаа хэрэгцээнд байх ёстой мөнгөнд зардлаа тухайн компаниг хариуцлагагүй үйлдэлээс болоод өөр зүйл зарцуулаад явж байна. За би 2021 онд анх Ажинда официт компанид захиалга өгчээсэн. Тэр үед бол муухай захиралтай, орхон туяа менежертэй, тэгээд Redwheel гэдэг нэртэй компани байсан. Тэгэхэд бол нөгөө бүх үйл ажиллагаа офис дээр нь очиж захиалга өгчээсэн л доо. Гол шалтгаан нь болохоор яагаад захиалга өгөх болсон шалтгаан нь болохоор манай дүү бас C-блокт нь захиалга өгсөн. Би мдэггүй байжгаад яг нөгөө хашаа шинга зараад мөнгө төгрөг билээ ороод ирсэн. Тэгэхэд л нөгөө энэ компани дөө захиалга өгсөн байсан болохоор би арай найдвартай юм болов нөгөө судлаа явцсан болохоор нь итгээд тэгээд анх захиалга өгсөн байдээ. Ажинда хариуцлага авдаг компанийн Redwheel гэсэн төсөл дээр 2 байр захиалсан D-блок дээр нь. Тэнгүүд одоо болохоор тухайн үед одоо 2022 онд бол намайг захиалга өгөх гэж байхад одоо өнөө маргааш үсээр нь ухаад ингээд ер нь ажил нь эхэлнэ гэж хэлсэн. Тэгсэн чинь тэрнээс хойш сууринжгүй даагүй манай барилга бол манай блокийнхан бүр дайлангуй 22 оноос хойш одоо энэ барилга дээр бараг нэгч ажил хийгдээгүй. Ер нь бол бодлоо айлгонд бол тэгээд одоо энэ захирлуудтай нэг холбоотой наан цаанагийн яриа хөөцөлтөд явангууд занал хийлнэ. Одоо чи ер нь чадахгүй юу? Чи ер нь яас их явдгийг гэх мэгээр ер нь занал хийлж одоо уцаар уулзъя бээрээ. Чи ер нь яг гадаага юм бараг тиймэрхүү юм аягүй их ярьж байгаа. Одоо чи бараг би нөө барилгын талбай дээр байнга очиод ангууд хөөж тоон. Явж бол угаас амжилт авахгүй чи тэр явдаг газараа яваараа. Олж авах чаанаа маамнаач гэдэг юм уу те. Тиймэрхүү аягүй тийм зүйлүүд аягүй их ярьж байгаа. Болоод энэ D-блокт нь 2 байр захиалсан буюу 90 орчим сая төгрөгийн яасан байхгүй юу? Захиалга өгсөн. Одоо хүртэл ашиглалтанд ороогүй танаа түрээсийн байраар л одоо бид нар чинь дандаа л гадаадад ажиллаж байгаа л ирээл за нэг байртаа олж ирэл байрнуудаа 100% төлөөл өгсөн байхгүй юу? Захиалга. Энэ Ажинда гэдэг энэ корпорац компани Redwheel гэдэг хотгонд 21 онд 40 сая одоо төгрөгийн байр одоо 100% төлөлтөөр захиалсан байгаа. Тэгээ одоо энэ жил бол 7 дахь жилдээ орж ирж байна. Одоо бас асуудалтай компани тий
ийм компаниуд бол нийгмээр маш их байна. Ийм компаниуд бас хариуцлага тооцоод тухайн барилгын төслүүдийг дуусгах талаар одоо улс орны зүгээс эдийн засаг хүнд байгаа энэ цаг үед улсын их хурлын засгийн газрын зүгээс дөрвтэй арга хэмжээ өгөөд аваад бидэрт одоо энэ нийт захиалаад хохирж байгаа маш олон иргэд байгаа шүү дээ. Эдгээр хүмүүс бас гарц гаргалгаа шийдэл гаргаж өгөөсэй л гэж хүсэж байна. Би ч одоо 2 хүүхэдтэйгээ түрээсийн байраар амьдарч байна. Анх 23 онд 4-р улиралд ашиглалтанд орно гэж анх захиалга өгчсэн. Тэгэл тэр болтол бас нэг ганц 2 жил ингээ болчих юм байна да. Бас нэг түрээсийн байраар явж идэл болох бах та гэд амар ихтгэл үнэмшилтэй айгүй итгэж орсон өгсөн баггүй юу. Тэгээд одоо хүртэл ороогүй түрээсийн байраар бас жоохон хэцүү л байна. Ажинда хийх компани ерөнхий захирал Бадам Маргачаа түүний ээж бэлэгт. За тэдний одоо энэ бэлэгт гэдэг хүний хүргэн мөнх бат. Мөн бэр орхон туянаар бол биднээс бол одоо энэ залин хийж байгаа гэж мэдсэрэж биднээс бол яах нь захиалга авсан баг. Тэгээ бид нар одоо эднэрт итгэхэд байраа захиалаад одоо ингээд 7 жил одоо яах нь хүлээж байна. Тэгээ энэ улсуудад одоо ингээд хариуцлага тооцох хүн байдаггүй. Одоо яах ёстой нь одоо мэдэгдэхгүй одоо ингээд гадуур болон гэлж эргчлөлтөө ингээд явж идэг. За тэгээд одоо өөрсдийнхээ одоо нэр төрийг одоо нэрийг одоо сонсож байгаа бол энэ улсууд мэдж байгаа хөө. Тий. Ерөнхийдөө ямар заллин хийж заллагч нар вэ гэдгийг бол аягүй сайн мэдж байгаа. Тий. Тэгээ манай компани захиалагч нар бол цагдаа шүүхээр явсан. Эрүүгээр явсан. Бас аудит ороод аудит нь бас юу яагаад буруу гаргаад ингээд явсан юм юутай байгаа. Төгтэй байгаа. 100 түүчэлэх 100 мэдээсийн цаасан хэвлэл болон цахим хэлбэрээр уншигч танд хүрч байна. Иргэдээ өмөөч өвчин. Үндэсний өдөр тутмын сонин 100 мэдээ.